Тагнуулын байгууллагаас 20 дугаар зууны ихэнх үед төвдөд явуулж байсан үйл ажиллагаа. Тагнуулын байгууллагын 100 жилийн ойд зориулсан энэ удаагийн дугаартаа Тагнуулын байгууллагаас төвд орны зүг явуулж байсан үйл ажиллагаа арга хэмжээний талаар өгүүлж байна. Монголчууд төвдтэй эртнээс соёлын болон цэрэг улс төрийн өргөн харилцаа тогтоон ажиллаж байжээ. Ялангуяа төвд дэлгэрсэн улааны болон шарын шашин Монгол нутагт дэлгэрснээр төвдийн дотоодод өрнөсөн улс төрийн тэмцэлд монголчууд татагдан орж улмаар өөрсдийн иргэшэл нөлөөг удаа дараа тогтоож ирсэн түүхтэй. Төвдүүд ч шашин соёлоор нь дамжуулан монголчуудтай харилцаж бүс нутгийн улс төр цэргийн үйл ажиллагаанд дэмжлэг авахыг эрмэлзэж байв. Манжичин гүрний үед хоёр улс хоёулаа чин гүрний нөлөөнд орсноор урдын идэвхтэй цэрэг улс төрийн харилцаа зогссон ч 20 дугаар зууны ихэр харилцаагаа далдуур сэргээж бие биений тусгаар тогтнолд дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэх болжээ. Харин 3 дахь этгээдүүдийн зүгээс энэхүү уламжлалт харилцааг ашиглан төвд болон Монголд иргэшэл нөлөөгөө дэлгэрүүлэх бодлого давхар явагдах болжээ. Энэхүү хоёр орны хооронд явагдсан харилцаанд Богд хаант улс болон Ардын засгийн газрын үед ч ялгаагүй Тагнуулын байгууллагын хүлээх үүрэг мэдэгдэх үйц байсан юм. Британий түрэмгийлээс зогтсон 13 дугаар Далай лам 1909 онд Монгол нутагт ирж 2 жил шахуу амьдарч өөрийн нэр дээрээ сан жас байгуулан шашны үйл хэргийг түгээн дэлгэрүүлж байсан нь Монгол төвдийн харилцаанд онцгой үйл явдлууд болж байв. Энэ үед Богд Далай лам 2 Манжин хаанаас нууцаар уулзаж байсны зэрэгцээ тусгаар тогтнолын гол төлөөлөгч болох Хан Додоржван Далай ламыг Монгол нутагт орогнох боломжийг бүрдүүлж хожим 1913 онд хоёр улс бие-биесийн бүрэн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж байв. Ардын засгийн үед ч Монгол төвдийн харилцаа тасалдсангүй. Энэ үед төвд орон Британий нөлөөнд автсан буддын шашны төв феодлын буурай хөгжил бүхий улс байсан ба түүнийг 13 дугаар Далай лам төвдөн жамц 6 дугаар Банчин Эрдэнэ Гэлэг намжил нар төр шашныг хуваан эрх барьж байсан ч удалгүй эрх мэдлийн төлөө тэмцэлдэж эцэст нь Хятадын нөлөө дэмжлэгтэй байсан Банчин богд ялагдан 1925 онд төвдөөс гарч Хятадд амьдрах болсон байна. Ийм нөхцөлд Банчин богдын шашны нөлөөг ашиглан өвөр монголчуудыг Хятадын засгийн бодлогыг дэмжүүлэх, тэднийг Хятадаас салах аюулаас зайлуулах, Монгол улсын нутгаар дамжин ирэх улааны аюулаас сэргийлүүлэх зорилгоор Хятадын засгийн газар өвөр Монголын нутаг руу 1926 онд явуулан ажилуулах болжээ. Ардын хувьсгалын дараагаар буюу 8 дугаар богдыг таалал төгснөөс хойш зөвлөлт холбоот улсаас төвдийн талаар баримталж байсан бодлого чиглэлийн дагуу Монгол улсын засгийн газраас төвдтэй улс төрийн найрсаг харилцаа тогтоох үйл ажиллагаанд Тагнуулын байгууллага оролцож чухал үүрэг гүйцэтгэж байв. Зөвлөлтийн тусгай албад төвд Монгол хоёр орны уламжлалт найрсаг харилцааг ашиглан төвдөд элчин төлөөлөгч илгэн гэрээ хэлцээр байгуулж Хятад болон Британаас өрсөн байр суурь бэхжүүлэхийг эрмэлзэж байв. Ийхүү 1926 онд Ховдын хязгаарын сайд алсан гүн Гомбичин зөвлөлтөөс ирсэн халимгийн ерөнхий сайд Чавчаев тэргүүтэй хүмүүсийг төвд рүү элчин төлөөлөгчөөр илгээсэн байна. Гомбичин бол Богд хаант Монгол улсын эсрэг ам хайргүй тулалдаж баатар цол шагнагдж байсны дээр нууц үүрэг хүлээн хөлийн чандад явж байсан Тагнуулын ажлын зохих туршлагатай хүн байв. Төлөөлөгчд нийслэлээс 4 машин ачаа хөсгөтэйгээр улсын хил хүртэл яваад түүнээс цааш тэмэн хөсгөөр аялан төвдийн хилд хүрсэн ч тухайн орон нутгийн захиргаа нь Далай ламын зөвшөөрлөгүйгээр нэвтрүүлэхгүй хэмээн 10 гаруй хоног саатуулж байгаад зөвшөөрөл ирсний дараа цааш 10 шахам хоног аялж Лас хотод хүрэлцэн очижээ. Тэд нарыг замд аялахад аюулгүй байдлыг хангах ажлыг хариуцсан халимг Монгол иргэд ажиллаж буу зэвсэг хэрэглэн харуул манааны үүрэг гүйцэтгэсэн байдаг. Төвдийн гадаад яамд Гомбичин Чавчаев нар очиж тус найрамдлын гэрээ байгуулсан байна. Төвдтэй улс төрийн харилцаа инхүү тогтоох ажиллагааг Тагнуулын байгууллагаас маш нууц байдалд зохион байгуулсан байна. Тухайн үед Хятад улс тухайлбал Чанкашигийн засгийн газар Монгол улсын тусгаар тогтнолыг үл зөвшөөрөн өөрийн нэгэн автономт муж гэж үзэн гадаад улс оронтой харилцах явдлыг эрс эсэргүүцэж байсан тул ажиллагааг эхнээс нь дуустал нууцлсан байна. Нэгэнт нууцаар үүрэг гүйцэтгэж яваа учир тэрхүү ажиллагааг халахлах
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангахад тагнуулын байгууллага гол үүрэг хүлээж, гом бичсэн нарт замын явах зөвшөөрлийн тамга бичиг олгож, улсын хэл хүртэл харьяат ангиудад мэдэгдэж аюулгүй байдлыг хангажээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тагнуулын ажилтан багтаж, төлөөлөгчдийн бүхэл зардал, мөнгө, уулзалт яриаг хөтлөн явуулах, бичиж тэмдэглэх эрх бүхий гол үүргийг гүйцэтгэсэн байна. Энэхүү ажиллагааг зохион байгуулахад зөвлөлтийн тусгай алба ихээхэн ач холбогдол өгч оролцсон ба төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан явж байсан Бямбаевын дурсамжинд намайг 1923-аас 1926 онд Москвад Чойвалсан Гомсрон нарын хамт цэргийн сургуульд суралцж байхад Улаан цэргийн тагнуулын хэлтсээс дуудаж уулзсан. Мөн хэлтсийн орлогч дарга надаас сургууль хичээлийн талаар асууж ярилцаж байгаад чамайг нэг ажлаар хол явуулна. Одоо сургуультай очиж бай. Хүнд хэлж болохгүй. Дараагийн уулзалтан дээр чамтай хамт явах хүн ирнэ гэж хэлсэн байна. Энэхүү ихний уулзалт яриан дээр зөвлөлтийн алдарт тагнуулч тухайн үед цэргийн тагнуулын хэлтсийг толгойлж байсан Берзин орж ирээд чамтай манай орлогч дарга ярилцсан. Тэрнийг юу гэж бодож байна гэхэд нам засгаас шийтсэн бол би ямар ч гэсэн зөвшөөрнө гэж хариулахад бид чамаас ийм л хариу хүлээж байсан юм гэд дараагийн уулзалтан дээр хамт явах учиртай халимг хүнтэй танилцуулсан Раш Чавчаев гэдэг хүн байсан гэж. Улмаар тэд галт тэргээр Улаануудад хүрээд дараа нь Улаанбаатарт машинаар ирсэн байна. Зөвлөлтийн тагнуулын байгууллага танд ямар даалгавар өгсөн бэ гэхэд зам зуурын газар орныг сайн судлах, хаана ямар худаг ус байна, түүний зайг километрээр наривчлан гаргах, төвд орны цэргийн зэвсэглэл хангамж, хангалттай хаанаас авч байгаа, цэргийн сургууль хийж байгаа байдал, гадаадын цэрэг байгаа эсхийг мэдэх зэрэг байжээ. Төлөөлөгчдөд төвдүүд эхэндээ маш болгоомжтой хандаж байсан нь тэр үед төвд орон бусад улстай гадаад харилцаа тогтоож байсан туршлагагүй байснаас гадна тухайн үед тэдэнд үйлчилж байсан хүмүүсийн дунд Кашмираас ирсэн англи хэлтэй хүн байсан зэргээс үзэхэд британчууд хяналтаанд тогтоож байсан үе ажээ. Арга хэмжээний тагнуулын чиглэлийн үүргийг Халимаг Чавчаев гүйцэтгэж, харин Бямбаевын хувьд замын маршрут судалгаа хийх, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүргийг давхар гүйцэтгэн явжээ. Төвдөж явсан үр дүн хожим Монгол Ардын Хувьсгалт намын төв хороо засгийн газрын хурлаар хэлэлцэн сайшаасан байна. 1933 онд 13 дугаар Далай лам нас барахад түүнийг залгамжлан суухын тулд хятад Японы дэмжлэг авсан Банчин богд төвд рүү хөдөлсөн байна. Үүнийг мэдсэн Далай ламын талынхан 14 дугаар Далай ламаар тэр үед 5 настай байсан Данзан Жамцыг өргөмжилсөн байдаг. Ийм эдрээтэй цаг үед Монголын засгийн газраас төвд оронтой тогтоосон харилцааг бэхжүүлэх, хятад Японы нөлөөг дамжруулахгүй тулд Далай ламын бие төлөөлөгчөөр ажиллаж байсан түүнийг залгамжлах эрх бүхий Симбэрэмбүүчийг илгээх арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэхүү Симбэн 1891 онд төвдөд төрсөн бөгөөд 1926 онд Монголд ирж Далай ламын бие төлөөлөгчөөр зүүн хүрээний шүтээний аймагт сууж байсан шашны дээд цол Рембүүчи солтой нэгэн байжээ. Монголд ирсэн хойно буян дэлгэр гэдэг эмэгтэйтэй гэрвэл болж гүрэмхийн сан жан тавих зэрэг шашны үйл ажиллагаа явуулж өргөл барьц болон Далай лам богдын сангаас цалин пүнлүү авч амьдардаг байжээ. Дотоодыг хамгаалах газраас түүнийг эхэндээ төвд хятадын тагнуулын сэжигтэй хэмээн үзэж хянан шалгаж байгаад улмаар 1934 оны 5 дугаар сарын 24-нд тухайн үеийн засгийн газрын шийдвэрээр төвд рүү буцаасан байна. Симбэрэмбүүчийг буцаахад түүнтэй хамт 39 төвд 4 Монгол 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 269 Тэмэача Эдбара тэр үеийн ханшаар 240,931 төгрөгийн эд хөрөнгө эхнэр хүүхдийн хамт төвд хүрэх зорилготой явуулсан байна. Симбэрэмбүүчийн төвд Монголын харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй дээр Далай ламын үйл хэргийг залгамжлах болцоотой хүн байсан тул тагнуулын байгууллагаас үлэмж анхаарал хандуулсан байна. Симбэрэмбүүчийг төвд рүү буцаах бүрэлдэхүүнд тагнуулын байгууллагаас дондог зундуу нарын хүмүүсийг дагалдуулан явуулж тэдний замд зарцуулах зардлыг шийдэж өгчээ. Тэд Симбэрэмбүүчийн шавийн хувьд түүнд итгэгдэн дагалдан явж өвөр Монгол болон хятадаар дамжин төвд орох хүртэл 2-3 жил аялан явах төлөвлөгөөтэй байжээ. Эдгээр хүмүүс Симбэрэмбүүчийг тус улсад яаж хандах, Япон болон хятадын тусгай албад Банчин богдтой хэрхэн харилцахыг хянан мэдэх зорилготой байв. Симбэрэмбүүчи Альшаа хүртэл явж тэндэн суурьшжээ.
Тагнуулын байгууллага Симбэрэн бүүчийг Далай ламын суурьнд суулгаж чадаагүй ч Хятадын нөлөөлөлд орсон Банчин богдыгч төвдийн засгийн тэрэг үнд гаргахгүй байхад тодорхой хэмжээнд нөлөөлсөн түүхтэй. Иймхүү Монгол улсын тагнуулын байгууллага Төвд Монголын эрдэнэс уламжилж ирсэн харилцааг ашиглан бүс нутагт байр суурин хадгалах, Хятадын нөлөөг дэлгэрүүлэхгүй байхад чиглэсэн үйл ажиллагааг явуулж байсан нь тодорхой үр дүнд хүрсэн билээ.